Одоо хүмүүс над руу дайрж юм л та. Чи одоо гинхэн гол мал тайртай болсон юм уу? Яхад тул голыг чи өмөрж байгаа гинэ үгүй өмөрөх ёстой. Туул голын хурдны зам энэ 2.3 их 80 төгрөгөд бол асар их мөнгө. Энэ хатуу нөхцөлтэй зээл. Айн зөвшөөрөл аваагүй, усан зөвшөөрөл аваагүй. Төр засаг гэдэг бол энэ ард иргэдийнхээ санаа бодлыг сонсч ард иргэдийнхээ одоо хүсэн хүзээсэн тийм шийдвэрийг гаргах үүрэгтэй хүмүүс шүү дээ. Ерөнхийдөө тэр иймэрхүү хууль бус чичирсэн ийм үйл ажиллагааг бол дуулгаач нь хошгилж өнөөрлө хийдэг шүү дээ. Улаанбаатар хотын иргэн хүмүүнд одоо яг үүндээ 50 гаруй жил амьдарч байгаа. Хатан туулынхаа иргэдээр гэхдээ богд бол яагаад богд хан уул гэсэн бидний аав гэсэн үг шүү дээ. Хатан туул ижээ гэдэг чинь бидний ээж л гэсэн үг. Албаны мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар туулын хурдны замын асуудлыг бол 20 гаруй жилийн өмнөөс үе үеийн хотын дарга нар бодлогын хэмжээнд авч үзэж одоо төсөл хөтөлбөрүүд дээр нь судалгаа хийж ингэж ажилласан. Өнөөдөр ингээд бодит байдал болгохдоо зэрэгцээд иргэдийн зүгээс бол бас өөрсдийн байр сууриа илэрхийлж байна гэдэг дээр одоос өөрсдийн хариултыг өгсөн юм. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол иргэдийн байр суурь бас албаны төсөл хэрэгжүүлэгч нарын байр суурь ямар байгаа юм бэ? Үнэхээр энэ төсөл хэрэгжснээр Улаанбаатар хотын төвжирлийг 35 хүртэл бууруулах уу гэдэг асуудлыг бодитоор сурвалжлан үзэгч та бүхэндээ асуудлын мөрөөр нэвтрүүлгээрээ хүргэх гэж байна. Иргэд олон нийтийн дунд ч бас янз бүрийн байр суурь байна тий. За энэ дээр бас яг албаны үний мэдээллийг бас олон нийтэд өгье гэдээ өөр чинь зориод ирлээ. 13 оноос ингэж анх их хурлын тогтоолоор батлагдаад солилцлын цэг ингэж батлагдаад 2021 онд шин сэргэлтийн бодлогод 22 онд Монгол Улсын засгийн газар 23 оны 5 сар их хурлын Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнд туулын акт зам 24 оны Улсын их хурлын тогтоол дээр засгийн газраар ингээд дахиад 24 оны 9 сард Монгол Улсын хуралдаа засгийн газар хуралдаа ингээд 24 онд 25 онд ингээд энэ олон бичиг баримтаар 13 оноос хойш ингээд батлагдсан. Балтуул даргын үед энэ тараас нь гарцсан байсан концепт зарчим нь ийм бичиг баримт. Бүх энэ бичиг баримт нь Монгол Улсын 22 оны ингээд засгийн газрынхаа тогтоолоосоо бүгд ингээд байж байгаа. Энэ үед бас байгаль орчны төлөв байдлын үнэлгээ нарийн зөвлөлт хийгдсэн байсан. Хийгдсэн байсан шүү. Тэгжээ чинь нарийнчсан зургийг батлагддаг. Бид нар энийг цаг үеийнхаа 10 жилийн дараах эдийн засгийн боломж өвтэйгээ шинжлэхдээ энэ чинь 20 Улаанбаатар хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөөний шинжилгээ 2030 одоо 2040 дээр тусгаад Дэлхийн банк олон улсын бүх байгууллагын зөвлөмж нь энэний дагуу энэ юунууд одоо стратеги төлөвлөгөөнүүд нь хийгдээрээ гэдэг ингээд Улаанбаатар хотын 2030 оны хөгжлийн төлөвлөгөөнд ингээд тусагдаад явцсан баримт бичих шүү. Тэгэхээр эн чинь ерөөсөө тэгээ тэр хугацаанд эн чинь бүхэл олон улсын байгууллага эрдэмтэд зөвлөл хилцдэг. А өнөөдөр яригдж байгаа нь бол цоо шин юм асуудал биш. Зураг төсөл тэгэхээр яг өөрчлөгдөхгүй тэр хэвээрээ л судалгааны ажлууд дээр нь түшиглэл явж байгаа гэсэн үг тийм. Үндсэн концепт тараас бол өөрчлөгдөөгүй. Мэдээж эн чинь 16 онд батлагдчихсэн зураг 26 онд 10 жилийн дараа 4%-ийн 6-ыг нь болох голын далангийнс нь хүүрэн байгууламж болох Улаанбаатар хотын барилгажил 5 дургийн хэсэг энэ хэсэгт уялдуулаад бол өөрчлөгдсөн. Өөрчлөгдөд батлагдсан. Тийм биш. Тэгэхээр иргэд бол одоо юу гэдэг иргэдийн одоо аятгатаас бас тий агаарлажлаганд барих орчныг одоо бас сүтгэж байна. Одоо юу гэдэг ундны усны асуудал энд чинь бас хөндөгднө. Эннийхээ одоо энэ байгаль экологид учрах энэ хор хохирол одоо ямиг яаж одоо шийднэ гэсэн нөхөн сэргээлт гэдэг юм уу ам амьд нөлөөлөх нөлөөлөл байдаг юм уу энийг яаж шийднэ гэдэг байгаа юм бэ? Энийг тодорхой баримттайгаар судалгаатай бас хийгээгүй мөртлөө одоо энэ ийм аюул учрах үйл гэдэг ийм байр суурь илэрхийлээд байгаа байхгүй юу? Үндний усанд нөлөөлөхгүй байгаль орчинд одоо тодорхой хэмжээнд энэ нарийнчсан нөлөөллийн үнэлгээнд нөлөөлж байгаа. Гэхдээ сөргөөр нөлөөлөөд одоо иргэдээ яриад байгаа шиг тийм юм ерөөсөй байхгүй. Тодорхой хэмжээний голын доогоор явж байгаа бүр гүнээр явж байгаа урсцын судлууд бол тодорхой хэмжээний удаагтай холбогдож байгаа. Гэхдээ энэ нь өөрөө нөлөөлөд муур сөрөг нөлөө үзүүлэх юм байхгүй. Голын дагуу голын байгуулалтын ажил очихгүй гэсэн үг. Очихгүй. Голын дагуу дэлхийн нийтээр би маш ингийн ярих гол дөр гүүр гардаг. Бүх гол дөр гүүр гардаг тийм. Гүүрэн дээр ийм тулгуур байна даа болно. Одоо энэ туулын хурдны зам гэдэг бол
голын яг энэ хэсэг дээр яг 5 тулгуурлалд гарч байгаа. Гүүрэн байгууламж. Бус нь юм татмынхаа зах хэсгээр дэнж гэж ярьдаг, дэнжийн хэсгээр ингэж зам явж байгаа. Дэлхийн бүхэл одоо хотууд голоод байгаа ч байдаг. Тэгээд голынхаа дагуу үерийн байгууламж, иргэний байгууламж, гүүрээ барайл байдаг. Асуудлуудыг бас зарим хүмүүс буруу ус төржүүд турхираад байна гэж хэлмээр байна. За туулын дагууд хурдны замыг бол шууд эсэргүүцэж байгаа. Анхнаасаа энийг нь бол би өөрөө хотын засаглал удирдлага менежмент мэргэжилтэй хүн. Тэгээд яг энэ чиглэлийнхээ хүрээнд хот дээр нийслэл дээр 2020 он 21 онуудад зам тээврийн төлөвлөлт зохицуулт инженерчлэлийн газрын дэд дарга автозамын ачаал бууруулах ажлын хэсгийн дэдээр мөн ажиллаж исэн. Тэгээд тухайн үедээ бол хийгдсэн бүх судалгаа одоо судалгааны ажлууд те бүгдэн дээр нь ажилласан. Тэдгээрийн дүгнэлтүүдийг ер нь бол ихэнхийг нь боловсруулсан байдаг. Тэгээд Улаанбаатар хотын төвлөрөл төвд байгаа төгжрлүүд нь огт энэ туулын хурдны замаар одоо буурахгүй маа гэдгийг бол маш сайн тодорхой ингэж юм баримт нотлохоотойгоор гаргаж хэлж байгаа. Байгаль орчин экосистем талаас нь маш ээлгүй экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан төсөл гэж харж байгаа. Яагаад тэгж ийнэ гэхээр би өөрөө байгаль орчны чиглэлээр магистр турк улсад хамгаалсан. Хотын захиргаанаас болохоор энэ мега төслөө зөвхөн одоо бургасыг л бид нар авчиж байгаа. Буцаад энэ өөрөө нөхөн сэргчтэй юм а гэдэг лайвуудыг маш олон хүмүүсээр явуулж байна. Дээрэс нь болохоор үнэлгээгээ маш буруу таацсан байлээ. Буруу гэд яагаад үзэж байна вэ гэхээр за энэ төсөл хөтөлбөр ажил эхлэх процесс одоо бэлтгэл ажилдаа төр зам байгуулах явцдаа 805 сая төгрөгийн хохирол учруулна экологийн хохирол учруулна тэр нөрөө бургасаа хіднэ. За тэрийг буцаагаад 1.5 тэрбумаар нөхөн сэргийх юм байна. Гэтэл бусад улс орон хэрвээ яг туушиг стратегийн ач холбогдолтой хоттой хамгийн ойрхон ногоон бүсийн экосистем нь угаасаа алдагдчихвэл тэрийг тэгж хядахгүй. Одоо барих хэвээр байрлалын нь бол би нэлээд одоо асуудалтай байрлал гэж үзэж байгаа. Шинжлэх ухааны үүднээс тэр бол одоо манай Монголын Улаанбаатарын одоо хамаг тэр бохир агаарыг ингэж хөөж үлээж гаргадаг цэвэр агарын тийм хүндий байгаа байхгүй юу? Тэр цэвэр агарын хүндий одоо коридорч гэж ярьдгийг тэрэн дээр ингээд зам хэрэг барьчих юм бол манай Монголын одоо бол Улаанбаатар хот бол тийм нэг тогоо шиг байрал дотор байдаг. Дөрвөн талаараа одоо уулаар хүрээлэгдсэн. Тэгээд тэр хамгийн гол нь Сибирийн хүйтэн одоо тийм даралттай агарын нөлөөнд байдаг учраас манай тэр одоо хүйтэн агаар чинь бол дээдэлтэй байж дулаан агаар нь доотлолтой байх хэрэгтэй юм чинь температурын одоо тийм уруу тийм үйлэл гэж байдаг аахгүй юу? Инверс гэдгийн температурын инверсийн тэр үзэгдэл Монголд бол байнга болдог, өвөлдөө бол голдуу болдог. Тэгээд тэр инверс бол одоо хамгийн хортой хүний амьдрал. Тэрийг яадаг гэхээр тэр агарын хүндий чинь урсгаж арилгаж өгдөг. Арилгахдаа зөвхөн тэр хэсэгтээ үлээгд орчихгүй. Энэ хотын төвийн хэсгийг, энэ гэр ороолын хэсгийг ч гэсэн цэвэрлж өгдөг. Яг тэрэн дээр бид нэг 6 нийтээ гүүрэн зам тавьчих юм бол тэр гүүрэн замаас өөрийнх нь машины одоо тэр бохирдол утаа ингээд гараад ирнэ. Тэгэхээр бидний одоо вентиляц юм уу агаар цэвэршүүлэгч дотроо ингээд бид нар тамхи ингээд хасаагаад ийцэнтэй адилхан тэр нөгөө цэвэршүүлэгч одоо өөр нүлийн алга болчихно гэсэн багсан гэсэн үг. Хот төлөвлөлтийн судалгааны чиглэлээр нэлээд одоо олон жил ажилласан. Хотын хөгжүүлэлтийн олон улсын төслүүд дээр одоо гар бие оролцож ингэж явсан 18 жилийн туршлагатай компани гүйцэтгэх захирал байгаа. Туулгалын асуудал бол эртнээсээ ихтэй энэ ялангуяа туулгал дагсан хөгжлийн одоо төлөвлөлтөөр маргаан их явсан. Туулын хурдны замын төслийг одоо тэдэн оноос ихтэй энэ ярьдаг боловч өнөөдөр хүртэл арай ч ийм одоо муухай шийдвэрээр хэрэгжүүлнэ гэж бол хинч итгэж байгаагүй.
Ягаад гэвэл туулын асуудал төр чинь мэрэгжлийн олон талын тэгээд олон улсын маш олон одоо мониторинг байгууллагууд оролцож энэ талаар эсрэг үзлээ илэрхийлж одоо буруутай үйл ажиллагааны гарах эрсдлийг бол зөвлөх дүгнэлт гаргаж өгсөн байдаг. Тэгээ хамгийн сүүлчийн байдлаар энэ хавийн оршин суугчдын одоо шүүлүүлэх гэдэгтэй алерт үүсгэсэн цагаас эхлээд туул голыг энэ тэндээс нь хоёр талаас нь зэрэгцүүлж маш шааралтайгаар буруудыг хядж байгаа. Ийм байдал одоо иргэдийн сэтгэлийг хэмжиглүүлээд туул голыг хамгаалах ийм органик нэгдлүүд үүсэж байгаа шиг байна. Тэгээ өнөөдрийн байдлаар би бас биеэрээ үзье гэж ирсэн боловч одоо энэ оршин суугчдын дөнгөж сая ярьж байгаа байдлаар өчтөр шүн гэхтэл одоо энэ хэсгийг бол хятцсан байна тийм ээ. Энд дээр ингээд овоолчиж Зөвхөн шөнийн цагаар тэгээ одоо ирж хятц эднэр өчигдөр зүгээр байсан харахад бол хүний нүдэнд харагдахгүй нүүрийн хэсэг нь зүгээр байгаа юм шиг болоо дотроос нь ингээд сэглээд нууцаар техник оруулж ирээд ингээд хядаад зарим хөрөө мөрөндийнхаа одоо сэлбэгийг орхиод ингээд явсан байхыг бодвол одоо шүнл байсан байлгүй. Би өөрөө төсөл бичдэг хүн. Би олон улсын Rotary клубын Монголын хүннүү Rotary клубын гишүүн Баярмаа гэж хүн байна. Би өөрөө манай одоо клубын гишүүд хамтраад Монгол улсад маш их хэмжээний мод тарьсан. Тэгээ одоо ингээд бид нар мод тариад яваад идэг нөгөө талаас нь ингээд нөгөө нэг тэрбум мод гэл ерөнхийлөгч ингээд тэрбум мод гэл бид нар дэлхийгээс мөнгө олж ирээд тийм ээ их орондоо мод тариад усны аюулгүй байдлыг хангах гэдэг боловсролыг дээшлүүлэх гээд ингээд яваад идэг. Тэгсэн чинь Нямбаатар нь болохоор ингээд модыг ингээд сүйтгээд бүр хятад дууссан бах юм. Чи өөрөө ингээд газрын хөрсөндөх бүх модыг ургах үндсийг нь бүрдүүлж өгдөг одоо нэг ясандаа юм системийг бүрдүүлж өгдөг юм байна бургас мод чинь. Яг үннийг хэлэхэд одоо бас хэлэх үг олдохгүй яг зүрх бол бас яг л төлсөд бас хэцүү л яг үнэндээ бол. Тэгээ би 11 төвд залгаад ингээд оцтоход байгаль орчны яам нь мэдэхгүй байсан. Би туул голын сав газрын захиргаа руу залгахад тэд нар нь өөртөө Улаанбаатар хотын засаг дарагд ингээд те энийхээ тайлбарлаач гэдэг энийхээ одоо үзүүлэлтүүд те зөвшөөрөл инээ тэргээ бидэртээ яагаад хилцэхгүй байгаа юм бэ гэдэг ингээд бичиг өгөхөд одоо хүртэл хариуг нь өгөөгүй байна. Энд чинь тэгэхээр одоо үндэстнийхээ эсрэг хийж байгаа гэмт хэрэг мөн үү? Энд чинь төрийн байгууллага одоо яахаараа энэ чинь Нямбаатар бидний одоо энэ Монгол улсын дарга юм уу юу юм? Одоо туул голын айс авих нь одоо хэмжээ гэх юм уу те өргөний хэмжээ нь одоо энэ дагууд ингээд баригдсан орон сууцнууд шахаж барьсан одоо орсон зам барилга байгууламжуудаас болоод өөрөө даруй 3 дахин нэрийсэн байгаа. Манай яг ингээд туулын голын өмнө нь бид нар ингээд би энэ чинь өөрөө жоохон бахта ирж тоглодог гэсэн хүүхд тахгүй те. Тэгэнгүүт би өөрөө Улаанбаатарын унган иргэн энэ гол ямар өргөнтэй ямар гүнтэй байсныг ингээд хүн болго мэдэн те. Тэгтэл өнөөдөр ингээд яг ганцхан юм урсгалтай ганцхан салаа урсгалтай болтлоо ингээд нарийсан 60-70% нь ингээд хатаа ширгээд зүгээр дан юм шулуу сайраг болсон ийм нөхцөл байгаад байгаа. Дунд голоос үтгүүлээ, сэлб голоос үтгүүлээ маш сайхан болох юм бах. Бурхан минь дэлхийд үзүү байхгүйгээр гайхамшигтай тийм гоё юм бүтээх юм бах гэд хүлээж өсөө одоо байхгүй. Ийм хүнд бид нар яаж итгэж туул голоо хатгуулах юм бэ? Одоо бүр эхнээс ийм юм игээ сууж байгаа байхгүй юу? Иргэдийн дээр гаргаж байгаа санал дотроос магадгүй та бүхний одоогийн гаргаад тавьсан байгаа юм нэрээ тийм одоо энэний нэрээ бас анхаарай тусгая ч юм уу те эргэж харж харьцуулж үзье барь гэдэг ийм одоо зүйл бас байна уу? За яг хуу шүмжилж байгаа хүмүүсийг харж байгаа тал хувь миний таньдаг хүмүүс одоо сошиал орчинд байлаа. Тэгээ одоо зарим хүмүүс нь шал өөр ажил хийдэг байснаа туулан аврын хөдөлгөөний одоо санаачлагч зохицуулагч болцсон. Дандаа улс төрийн наамд байдаг ийм хүмүүс байлээ. Би нэр дурдаад яг уу. Тэгэхээр энэ бол ихэвчлэн улс төрчж байгаа асуудал. Хэрвээ өнөөдөр туул урлын асуудал байсан бол өнөөдөр бохирдоод байгаа тэр арь ширний химийн бодисоор бохирдуулаад бүр лүнгийн дэшээ туул уулыг асуудал болоод байгаа асуудал өнөөдөрт нэгэн ч дуурдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн том асуудал нь бол төгжрлийг шийдэхээр гарч иж байгаа. Өнөөдөр тэр ихэнх нь ярьж байгаа хүмүүс зарим нь өөрсдийнхөө хот төлөвлөх, зарим нь инженер гэж хэлээд миний одоо мэддэг л хүмүүс элэ. Олигтой нэг боолтоор чангалж үзээгүй дандаа энэ тэнд нэг худлаа төгсчөөд олон толоо яриад явж идэг шүмжлэгч нар үлээ. Тэгэхээр хэд тэр ер нь бол Улаанбаатар хотын төгжрлийг шийдэг бол хамгийн өндөр ач холбогдолтой төсөл энэ туулын хурдны зам бид нар энийг хийх хэрэгтэй. За та туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотын төгжрөл ер нь буурна гэж үзэж байна уу? Буурахгүй. Тэр төгжрөл 30% буурна гэдэг бол одоо худлаа ярьж байгаа зүйл. Хотынхоо нэг захаас одоо нөгөө зах зорчход
зориулсан одоо зам байх болмоос тэр ганц хоёрхан тэр артист судалсан зам дээр очиж төгжрээд идэв. Төгжрөл бол угаасаа цэвэр инженерчлэн тийм алдаа байгаа. Энэ супер блок буюу гол артист судалсан замд хотынхон нэг захаас нөгөө зах хүртэл явхад яг инх тайвны өргөнчлөө уулын зам гэдэг хоёр сонголт байдаг. Хэвтий тэнглэг байгаа. Босоо тэнглэг байгаа их тэнгэрээс 7 бодлоо тийм ганцхан зам байдаг. За үүнийг миний би одоо энэ 10 замын төлөвлөлтөд одоо би энийг танилцуулна. За энэ миний одоо төлөвлөж автозамын сүлжээг харуулж байна. Үүнд ерөөсөө 20 деталь хэсгээс орцсон бүрдсэн. Зарим газар бол 500 м, ганц нэг газар бол 200 м ийм байгаа. Нийтдээ 20 деталь хэсгээс бүрдсэн энэ замуудын нийт урт нь бас 60 км ийм автозам байгаа. Энэ автозамыг өнөөдөр Улаанбаатарын замуудыг бариад өгөх юм бол бид нар ийм артист судалсан одоо супер блок гэдэг буюу ийм автозамын сүлжээтэй болох юм. Одоо та бүгд харж байна те. Босоо 1 2 3 4 5 6 7 8 9 10 хэвтээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэд ингээ бүрэн торлож байгаа. Тэгээ ийм замын сүлжээтэй болох боломжтой. Тэгээ энийг одоо энэ туулын хурдны зам болон шин тойрог зам энэ хоёр төсөл чинь нийлээд 6 их найд гэж байгаа. Үүнээс одоо 10 дахин бага мөнгөөр буюу 600 тэрбум төгрөгөөр. Түүнийхээ одоо 300 тэрбумаар нь одоо 1 км замыг 5 тэрбум төгрөг. 60 км замыг 300 тэрбум. 300 тэрбумаар нь замаа бичнэ. Үлдсэн 300 тэрбумаар нь зам дэвтгцийн ажил, гүрэн байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил, газар чөлөөт энэ бүгд нь орсон гэж. Энэ бол урьдчилан төлөвлөлт байгаа. Тэгээ энэ талаар ингээ албаны хүмүүс ингээ өөрсдөө ерөөсө хүлээж авдаггүй, өчнөө ханддаг, зөндөө ярьдаг, огтж хүлээж авдаггүй. Тэгээд тэр хэрэгжүүлж байгаа төсөл нь огтхон ч одоо төгсөлттэй холбоогүй. Тэгээ ийм гэж ажиллаж байгаад бол миний би үнэхээр маш их харамсаж байна. Олон улстай голоо дагаад ер нь хурдны замууд байдаг. Сиднейч тийм, Австралич тийм, Брисбен, би өөрөө Брисбен 3 жил амьдэрсэн. Би Ленинградад Оросд оюутан байсан. Усан дээрх хот. Усны доогуур метротой. Тэгэхээр бид нар өнөөдөр шүү дээ дэлхийд дахинд байгаа энэ метро, Таранбай, Туулын хурдны зам энэ төслүүдийг хийх хэрэгтэй. Одоо тэгээд Таранбай хийхээр болохгүй юм байна. Метро хийхээр болохгүй юм байна. Тэгэхээр одоо энэ уус цаашаа хөгжих юм. Энэ хотод хүн хот гэдэг чинь өөрөө энэ дэлхийн хотын жишгэн дагуу соёлтой ингэж амьдарч байгаа л ийм хүмүүсийн цуглаан шүү дээ. Ер нь төсөн мөнгө нь одоогийн тавьдсан байгаа хувь хэмжээнд хэдийн цаашид магадгүй энэ үйл ажиллагаа явж явах явцад одоо санхүүжилт нэмэгдэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх ийм нөхцөл байдал хэрэгцээ шаардлага байгаа юу? За төсөв нь бол нийслэлийн төсвөөс өнгөрсөн жил урьдчилгаанд 400 тэрбум болгосон. Энэ жил 500. Энэ жил бол 800 тэрбумын хөрөнгө оруулалт нийслэлийн төсвөөс тавьсан. За эх жил бол 1 их найд 2.3 их найд 3 жил төсөл ирж дуусна. Хүнс эргэлтийг хэдийн хугацаанд хийх гэдэг юм нь ойлгомжгүй. Миний зүгээр ингээд баримжаагаар 2-3 жилийн дотор хийх юм байна. Тэр процесс ч айл хэдийн тэр ихэнх байгалийн олон янз байдал чинь үндсүүд нь байхгүй болчихно. Экосистем нь устж байгаа учраас тэгээд тэр тоног төхөөрөмж нь орж ирснээр устж үгүй болж байгаа. Дээрээс нь болохоор хүний буруутай үйл ажиллагаанаас болж энэ экосистемийн хохирол хэд байхаа гэдгийг өршлөн тооцоагүйсэн. За энэ нэг тооцоо орох хэвээр. Хоёр дахь хамгийн чухал юм нь болохоор энэ барилга байгууламж хурдны зам баригдаж дуусны дараа жил болгон агаарын бохирдол одоо ногоон бүсэд хэр хэмжээгээр үүсэх вэ? Хэдэн автомашин зорчих вэ? Өдөрт жилдээ хэд болох вэ? Тэр хэмжээгээр ногоон бүсийн одоо агаар хэр бохирдох вэ? Яагаад эдгээр өөрсдөө дур мэдээд 32 км зам туул гол дээрээ барина гэж дангаараа шийдсэн байгаа нэгт асуудал байгаа даа. Яа тэгэхээр хэрвээ энэ 888 км урт 5 аймаг дамсан гол юм бол энэ чинь бусад аймагуудтай нөлөөлнө. Энэ дээр юу хийгдэж жижиг ажилбар бүр бусад хүмүүстэй нөлөөлнө. За нэгт тэр хоёр дээр шүү дээ. Нийгмийн судалгааны арга зүй талаас жишээлбэл яг тэр судалгаа чинь яг ямар үндслээр ямар арга зүйгээр хийгдсэн гэдэг мэдээлэл нь жишээл байхгүй байна. Тэгээд 90% дэмжсэн гэдэг юм ярьж байгаа байхгүй. За нийгмийн судлаачийн хувьд үзэхэд бол 90% дэмждэг тийм судалгаа дэлхийд байхгүй. Бид нар коммунист улс юм уу хаашаа тийм. За яг иргэд бол эсэргүүцэж байгаа маш бага байлаа. Дэмжиж илээ. За нэгдүгээр хоёрдугаарт яг эсэргүүцэж байгаа нэг цөөхөн тооны ус төрчнөр за нөө сошиалор илэрхийлэгчнэр байлаа. За тэр хүмүүстэй бол би одоо хувь хөндлөн юм ярихгүй. Гэхдээ би мэрэгжлийн төгсөнд надад цаас олон улсын судалгаа тооцоо 10 жилийн бичиг баримт те. Тэн дээр хаанч мэтгэлцэхэд биелэг. Хамгийн гол нь чинь одоо
Монгол улс чинь бас биднээсээ нэг зовлон байна. Бид нэр шинэ дэдвэц, шинэ бүтээн байгуулалт мэдгүй болсон юм байна. Бид нар сүүлийн 40 жил юу ч хийв. Сүүлийн 40 жил. Ялангуяа хотод. Биднэрт одоо шинэ 1984 онд ТЭЦ-4 ашиглалтанд ороод 70 он такси орж ирснээс хойш өнөөдөр Монгол улсад одоо дэлхийд байдаг одоо энэ Тарамба, метро, дүүжин тээвэр, хот хоорондын хөнгөн галт хэрэг, хурдны зам гэдэг шинэ нийтийн дээр өнөөдөр хүртэл байгаагүй. Байгаагүй учраас яг бид нар шинэ зүйлийг бас их сониучхан хүлээж авч байна. За яг зам хийж байгааг бол эсэргүүцэж байгаа юм алга. Тэгвэл энэ татвар төлөгчдийн мөнгийг одоо ашигтай, үр бүтээлтэй яг энэ төгжрлийг шийдчих тийм юмд одоо зараасаа гэдэг үднээс энийг яриад байгаа шүү. Түүнээс биш эсэргүүцье гэж бод эсэргүүцээгүй. За Улаанбаатар хотын нэг 10 гаруй уулзуур байна. Чи баруун талд Содонгийн уулзуур, за Монсын уулзуур, за энэ 7 буудал, 6 буудал, за баруун зүүн дөрвөн зам, Сапоро, Хөсөг тэрээд. За тэр механик инженерийн сургуулийн уулзуур. За Баянзүрх дүүрэг рүү орох юм бол юу байна? Офицеруудын ордон, хоош эргээд цайзын уулзуур. Энэ уулзууруудыг хоёр төвчнийг эрлэн тохиогүй болгоод за урсгалыг нь одоо сайжруулад өгөх юм бол манай энэ Улаанбаатар хотных төгжрлийг шийдэж ядаад байх тийм хэцүү асуудал бол биш. Хамгийн гол нь яагаад ингээд татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй юм руу аваач зараад тэр байгаль дэлхийгээ сүйтгэх гээд байгаа юм бэ гэдэгт л асуудал байна. Эхнээсээ ахуулаад хуурамч гар ус, хоёр хуурамч гар усхтэй нийгмийн судалгааны арга зүйдлаасаа буруу тий усны зөвшөөрлөө аваагүй бэжж бургасаа хядсан. Дээрэс нь шалгаруултан дээр жишээлбэл тэр нөгөө 15 жилийн турш машин зам барьж исэн түүхтэй ах хэвээр гэсэн чи 13 жилийн настай химийн үйлдвэр барьсан байна. Гэл ярихаараа өчнөө нөө гарч ирээд байгаа байхгүй. Тийм ийм гараад ирчих. Бид нар одоо яаж итгэх юм бэ? Тэгээ бид нар одоо нийслэлийн ажилчил нөхөн сэргээн гэж яриад байгаа байхгүй. Бид нар нийслэлээр ч нөхөн сэргээс нь бүр ганц ажил үзүүлчихэж. Тэ? Одоо сэлб гол, дэлб гол гэдэг нэртэй болсон. Дунд гол маань Басти үндэ гэж нэрлэдэг болтлоо. Сүйдсэн байгаад нөхөн сэргэлт огт байхгүй газар дээр одоо биднэрт ингээд итгээрэй гэдэг аахгүй уучлаарай бид нар итгэлээ алдсан шүү дээ. За энэ доошоогоо тэр чинь 300 багныг 40-50 м өрөмдөх юм байна л да. Энэ туулын ус тийшээгээ шурвуул яах вэ? За тэр үерийн асуудал гэж байдаг. Одоо 66 оны үер бол хинтийн ууланд маш их хэмжээний мод хязснаас болж гарсан юм байгаа шүү дээ 66 оны үер. Тэгэхээр одоо энэ модыг ингээд хятгаар чинь тэр үерийн усыг тодорхой хэмжээнд хүчийн сааруулж идэг тийм зориулттай. Байгаль орчны хувьд хэр үр өгөөжтэй төсөл юм бэ? Хэр хор нөлөөтэй юм гэдгийг тооцож ийж энэ шийдвэрүүд гарах ёстой. Гэтэл энийг хийгээгүй, бүрэн хийгээгүй гэж би харж байгаа. Яагаад тэгэхээр үнэлгээ хийсэн компанийн буцаагаад олон манай улсын яг холбогдох үнэлгээ гаргадаг газруудын тайлбарууд нь маш зөрүүтэйгээ зарим зөвшөөрөл авах ёстой газраас нь аваагүй, гарын үсгийн дуурайж зурсан ч гэх шиг. Иргэдийн эрх ашиг хамгаалж хуулийн хэрэгжилтэнд нийцүүлэх ажлыг Нямбатар өөрөө л одоо хийх ёстой үүрэгтэй гол этгээд нь тий. Тэр хүн бий болно гэж ингэж хичээж орж ирж энэ хотыг одоо булаан эзэлж даргана болсон цагаас эхлүүлээд ер нь дандаа л иргэд рүүгээ дайрсан. Дандаа л хотыг сөнөө сүйтгэсэн. Ямар ч одоо олон нийт болон одоо түүнд хамаарал бүхий эрх зүйн субъектуудыг оролцуулахгүйгээр тэгээ ямар нэгэн асуудал үүсэхээр иргэд рүүгээ бурууга чихдэг нэг ийм байдлаар л явж ирлээ. Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөө 1954 онд батлагдсан. Тэгээд хотынханд өөрсөнд нь мэргэжлийн хүмүүс өндөө байгаа. Энийг нь хилж эсэргүүцэж байгаа хүмүүс байгаа. Тэдний хамыг хороод эсвэл халаад ингэ чимээгүй болгочдөг. Тэгэхээр энэс юу харагдаж байна гэхээр зэрэг үндсэндээ л энэ улс төрийн зодон дотроос шахагдаж гарч байгаа ч гэдэг юм уу те энэ ардын намын доторх зөрчлөө хийж байгаа улсууд нөгөө тухайн үед эрх мэдлээ барьж явж исэн хулгайлж авсан мөнгөө угааж гарах юм одоо сандрал паникт орсон байл гэж би харж байна. Янз янзын гэрээгээр найр тавиад өгсөн тэрнийхээ мөнгийг одоо ийм мэтийн төсөл нэрээр угааж гаргаж авах гэсэн цаг хугацаанд амжих гэсэн энэ одоо гин тэргийн одоо бүлэглүүдийн дайм байна гэж би харж байгаа. Туулын ордны зам дээр бас одоо ард иргэдийн санаа оноо орж байгаа учраас төрийн байгууллага энийг юу гэж байгаа юм? Би өөрөө одоо юу гэх энэ инженерийн салбарт олон жил ажилласан удам дамжсан инженер хүн бүтээн байгуулалт нэр явдаг. Ажил хийдэг, ус төрждөг газар би байх шаардлага байхгүй.
Тийм учраас энийг маш хариуцлагатай хэлж байна. Миний өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч исэн түүх бол дандаа л бүтээн байгуул. Би анх зас орчин туслах машинчаас Улаанбаатар Төмөр зам ингээд гараагаа эхэлчихсэн. Ийм л хүн. Би өнөөдөр ягаад хотод дээр ажиллаж байгаа бол хотод өнөөдөр дэд үтцийн асуудууд маш тулгамдсан байна. Ийм учраас би энэ аж үйлдвэрийн салбарт олон жил одоо зас орчингаас нь эхлээд ажиллаж исэн хүний хувьд одоо энэ бүтээн байгуулалт хийх гэж байгаа. Ийм учраас энэ туулын хурдны зам гэдэг бол Улаанбаатар хотод байх ёстой. Бид нар өнөөдөр төвжирэл гэж ярьдаг хэрнээ өнөөдөр хүртэл нэг шийдэлтэй юм хийж байгаа. Тэгэхээр бид нар энэ шийдлийн асуудлыгаа шийдээд энэ төвжирлийг бууруулах хэрэгтэй. Олон улсын А1 стандартын дагуу хамгийн анхны хурдны замаараа бид нар зорчиж Улаанбаатар хотын замын хөдөлгөөн бос харах хэрэгтэй. Энэ Улаанбаатар хотын автозамын хязгаарлалтыг гэсэн бид энэ хурдны зам Таранбайд орчвол аваад хүн чөлөөтэй байх хэрэгтэй шүү дээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз аль нэг талын байр суурийг илүү давмгаа илэрхийлээд эсвэл аль нэгэн зөв буруу гэж хэлэх бидэнд эрхч байхгүй, үүрэгч байхгүй. Тэр утгаараа бодит байдал хэрхэн яаж үргэлжлээд байгаа энд одоо яг бодиттой тооцоо судалгаа нь ямар байгаа иргэд одоо юу хүсэж байгаа тэр нь эндээсээ бас ямар хариулт болж гарч ийнэ гэдгийг хүргэх үүднээс өнөөдөр хамбас ярилцлагыг хийлээ. Надад ерөөсөө таалагдахгүй ямар ч ёс зүйгүй харагдаж байна. Ямар ч мэрэгжлийн бус харагдаж байна. Энийг би бол хардаж байна. Цаана одоо маш том лобби явсан байна. Энэ сонгуулийн мөнгийг одоо гаргах гэсэн ийм юм явж гин үү? Байгаль орчныгаа яг энэ байдлаар манайх шиг ингээд туулынхаа дагууд нь барилга бариад зам бариад сүйтгээд тэгээ тэрнийхээ дараа харамсаад эхнээс нь ингээд буцаагаад сэргээх оролдлого хийгээд 20-30 жилийн дараа нэг юм сэргээж эхэлж байгаа хотуудын жишээ Европ даяар, Америк даяар байна. Энэ хотын даргынхаа алдаатай шийдвэрүүдийг зөв болго. Тэгээд энэ хүндээ хариуцлага тооц гэж бас би зүгээр хувийн өнцгөөсөө харж байна. Тэгээд дайрах тусам чинь тайрна гэж одоо замл хийлээ дарангуулаад ингээд явдаг асуудал хаанаас эхэлсэн бэ гэхээр зөв ерөөсөө л яг энэ оюун эрдний үе томилогдож ирсэн хотын дарга нарын үеэс л эхэлсэн юм уу жижиг тогтцлоо. Зам барихыг бол хизээч эсэргүүцээгүй. Замыг бол бид нар хаагуурч тойруулаад барьж болно шүү дээ. Яглаараа ингээд иргэдийнхээ эсрэг энэ байгаль орчныхаа эсрэг ийм юм хийж ядгийг. Энийг одоо ерөнхийлөгч анхааралтай аваасаа нөгөө тэр бум мод гэж яриад идэг тэр бум модыг тэнд устгаад байж шээ.